За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нээлт таарагийн маань энэ удаагийн хөтсөр дэлгэлт эхлэхэд бэлэн боллоо. За одоо энэ удаа хэдүүлээ. Тэгэхээр одоо дараа 7 хоногт одоо яг ямар хуу голгол үйл явдлууд болох уу? Юун дээр анхаарах уу? Бас юун дээр бас тийм ер нь энерги чинь бас аврал нь ямар хуу байх нь гэдэг талаар одоо хөтсөр дэлгэх болно. За 3 үзэр байна. Judgment буюу шүүлт, ихсэн аяг, тэгэхээр савааны хатан. Эндээс одоо хөдрөн шүү. Нэг чулуун биш. Яг аль нэг нүдэн чинь тусч чинь тэрийг сайхан сонгоорой. За өнгөрсөн 7 хоног ингэсэн. Мик маань өвдөрсөн, гарцсан, маалсан. Тэгээд аваа сайхан яриад юм болж ирсэн. Тал нь алга болоод тал нь гард ирдэг юм. Тэгэхээр намхандаа чимээгийн жоо чангалаад нэг рендерлээд өгсөн болдгоо. Тэгэхээр гинт одоо уурах тэгээ за ер нь ингэж хийх байсан нэрээр тусгацсан. Одоо энэ 7 хоногийн орлогод дан микээ шалгаас суучлаа гайгүй байл гэж найдаж байна. За тэр ч яг ингээ одоо хөзрөө сонсон гэж бол найдаж байна. 3 2 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань judgment буюу шүүлтийн хөзөр. За хөзрийг ажиглал наач юу шүү. Эр юм хөгшин зад хөөхт хөгшөнгө бүх ингээ өгсөн хүмүүсийн сүнс одоо ингээ шүүлтээ хүлээгээд тэг байж байгаа гэсэн үг байна. Бурхан минь ингээ хитайхан юу яриач гэдэг. За тэр нь энэ 7 хоногт одоо яаж холбогдох вэ? Юу яана? Энэ 7 их гоё юм болно. Ер нь ингээ нэг юм хайрын өнгөрөөсөн 84 жил минь тэ. Одоо урлагт өнгөрөөсөн 30 жил минь гэдэг шиг одоо ингэж амьдэрсэн хэдэн жилдээ би ер нь юу хийв? Юунаас ингээ таагтал юу олов? Тэг одоо энэс би одоо ирээдүйд ямар юм байна? Тэг цаашаа яах вэ гэх тийм илүү тийм сүнслэг сэргэл тал руугаа таны энерги болон одоо орж ирж байгаа учраас тэр хэмжээнд бас зөрөд үйлдэлүүч юм бас тэр хэмжээнд бас одоо явагдах бас тань руу одоо орж иж байгаа тохиолдлууд тийм зүйл рүү орж ирэх юм байна. Ер нь энэ 7 одоо тийм янз бүрийн одоо дээд сахиусуудаас орж байгаа дохиод зангаач гэдэг юм уу? Эсвэл зүуд мөчлөд сайхан зөнтэй болдог ч юм уу? Ирээдүйд сайхан зөгнөх ч юм уу? Эсвэл одоо тийм сахиус мөхөөстэй холбогдох ч юм уу те? Тэр талын илүү энерги авраас сүнсний юм айгүй их болно. За яагаад тэгвэл ийм юм болж байна? Юу яасан? Одоо чи хүний хажуутай зүг одоо од гэдэг буюу найдварын хөзөр байгаа юм. Ер нь хүн ингээд нэг юм нэлээд ойрын хэдэн сарсаж байгаа 7 онтой пахтлал яваад байдаг. Гэл нэг айтайхан нэг найдвар гарчаас айтайхан болчихсон гэж яваад тэгэхээр нэг л тийм болж өгдөө штэ. За тэгвэл одоо тэр нэг юм тэр хэцүү үеинд бүр ингээ яроолт ирээд одоо буцаа яроолсоо тэгээд өсөхийн тулд одоо яг энэ үе чи ирж байгаа юм аа. Гэхдээ энэ нэг зүгээр нэг үе биш. Үнэхээр нэг юм хувь төлөнгөөс ингээ болох хэвээр сорилуудаа айтайхан давсан байна. Баяр хүргэе. Тэмдэглэсэн чи яах вэ? Тэгэхээр тэрийгээ сайхан одоо дараачийн тэмдэглэлт нь юм одоо юу штэ хундах тулгах биш дараачийн ирээдүйн 50 жил дараачийн ирээдүйн 30 жилээ яг яаж амьдрах вэ яах юм гэдэг чинь суурийг энэ 7 хоногоос ер нь ингээд тавьж эхлэх юм баг багаар тоосгонууд сайхан үрж эхлэх юм байна гэж нэг талаас гарч иж байгаа юм аа. За дараачийн утга нь гэвэл ийм байгаамаа. Хөзрийг ингээд сайн ажиглаад үзтээ юу гоц одоо амьдралын зорилгоо орлох нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо гэдгийг өөрөө өөрийнхөө үн цэнийг бас бүрэн дүрэн мэдрэх. Бас бусдын үн цэнийг бүрэн дүрэн мэдрэх. Энд чинь бурхан ч яг үндэ өөрөө. Тэгээ эндээс өөрийн сүнсээ болон бусдын сүнсийг амьдралын зүгт өгнөж байгаа юм аа. Тийм болохоор ер нь энэ 7 хоногт хүмүүсийг дотны хүмүүс арай өөр хардаг ч юм уу, ээж аваагаа арай өөр хардаг ч юм уу, тэ гэр бүлжсэн байж болно шүү дээ. Эсвэл одоо тийм дургу хүний арай өөр харах тийм тохиолдлууд бол ерөнхийдөө бол болох нэгууртай байна. Яагаад вэ гэвэл амьдрал одоо үргэлж хүн нэг янзаар байдаг үедээ адилхан амьдрал ч гэсэн бас үргэлж нэг янзаар байхгүй маа гэдэг одоо энэ дэрэс гаргаж ирж байгаа юм. Гуравдугаарт юу яа. Ер нь энэ 7 хоног таны тийм зүн совин яа гэдэг юм чинь айгүй их тийм айгүй дажгүй болоод ирнэ. Яах вэ гэдэг чинь энэ зүйл энэ зүйл буруу гэдэгч аюу сайн орж ирэх болно. Тэгээд дээр нэмээд илүү тийм зоригтой, илүү тийм шийдэмгий ер нь таны амьдрал болох байхаа. Болохгүй байгаа зүйлс бол ер нь л болиг гэдгүүд бүр сайн оруулна. Болно гэсэн зүйлс бол ер нь инкээс аргагүй маяг рүүгээ тийм орох. Одоо санийг илүү оруулах юмаа гэж нэг талаас ингэж гарч иж байгаа юм аа. За харин хоёр дахь нь
За хөдөлсөрлөг орохоос өмнө чулуу руу гаръя. Чулуу одоо чернэлийн яган болроогоц юу байгаамаа. Эн чинь чернэлийн ягаач одоо хүний одоо титэм хүрдний одоо өнгө. Тэгэхээр танд одоо тийм жинхэнэ утгаараа сүнсний сэргэлт бол ер нь энэ 7 хоногоос эхлээд эсвэл энэ үеэс эхлээд те амьдрал чинь орж байгаа юм аа гэдэг хөзөрч одоо чулуу ингэ гарч иж байгаа юм. Тэгэд ийм байгаа юм. Хүнийг одоо хаашаага зөв тал руу чиглүүлэх юм уу гэх нэг явуулж байгаа учраас та ер нь энэ 7 хоногс гэхэд ер нь тийм зүүн сувг аюу тийм сайн сонсож явбал дээр юм аа гэж гарч иж байгаа юм аа. За хоёр дахь үзэр маань од үзэр. За юу яасан? Одоо ингээ хөзрийг ажиглавал нэг юм ихтэй юу яцсан бэ штэ. Тэнгэрийн одыг дээр нь боход мань хүн усны нэгсэн усан тэнгэр хийж байна. За энэ юу гэсэн үг вэ? Од гэдэг хөзөр маань их гоё хөзөр. Нэгдүгürt энэ бол эдгэрлийн хөзөр. Ялангуяа сүнслэг одоо тийм таны сэтгэхгүй. Бас таны зүүн совин нэмээд энерги чинь илүү эдгэнэ гэсэн үг. Тэгэхээр нэмээд биеийнхаа чинь сэтгэл санаач илүү тайван болох. Тэгээд яаж идэх юм? Урмаар гэх юм. Бурмаар гэж гэдэг үг чинь энэ 7 хоног жагаа болно гэсэн үг. Ер нь энэ л одоо ойрын хугацаанд та юм хийгээд байгаа хэрэг нэг л тийм үр дүн авахгүй эсвэл гоё одоо сэтгэл ханамж авахгүй байгаа бол энэ 7 хоногоос эхлээд тайлах тийм гоё өөрийгөө үнэлж эхлэе. Тэгээ бас яг хийсэнүүдээ сайхан дүгнээд илүү айтайх юм руу ороо тий. Бас хувь төрлийн амьдралдаа бас бүрэн бас практикч байгаа юм биш үү гэдгийг та энэ л бас их сайхан мэдрээд гоё явах нэ гэдэг үзэр ингээ гарч байгаа юм. Хамгийн гол нь энэ 7 хоногийн утга бол цэвэр тийм найдвар байх ба тэгээ юу найдах юм? Зөв зам найдна, эдгэрэлт найдна. Тэгээд айгүй сайхан тийм хувь тавилангийн сайхан бэлэгт найдна. Зөв амьдрсны чинь үр дүн бас нэг юм одоо хоосон байдгүй гэдгийг одоо та бас айгүй сайхан мэдэрч итгэж одоо тийм сайхан баясаж явах нэ гэж энэ 7 хоногийн одоо хөдөлсөр маань нэг талаас ингээд гарч байгаа юм аа. За тэгээ ийм үед юу хийх ёстой вэ те? Гандан гарах. За сүмийнх нь Христийн сүм рүү ордог юм. Эсвэл сайхан залбираад, уулахад нагаад энийг сайхан цэвэрлээд одоо бас найдаж байгаа тийм одоо баян нэмсрээ бурхан дахиудаг юм яа гэх юм те. Мэдгүй манусэл баг багт шалт үсдэг. Бурхан чүтээд одоо баяждаг бол алхна гэсээр одоо яач юу. Баян нэмсэр бурхан минь. Одоо гэрт бол баян нэмсэр гэсэн бичгтээ одоо харцал байгаа. Хаяагүй л дайжмалж муу үед бол тэгээд. Тэгэхээр дараа нэг юм айсмаж хэвслэр санагдтыг. Тэр шиг одоо өөрийгөө бас эдгэх тэр талын руу одоо харуул энэ план маш зөв юм а гэдэг үзэл гарч иж байгаа юм а. За харин одоо гаргалгааны наривчсан үзэл рүүгээ орцгоё. За энэ юу юм сонин ихтэй юм арзан юм шиг их гоё үзэл гарч иж байна. Эхнийх нь. За эхнийх нь тэнэг гэдэг хөзөр байна. Хөзрийг хардаа саргалтай шүн нэгэн цахлаа одоо ингээд шин юу эхлэх гэж байна шүү дээ. Аялалтай гарахад далайд авах гэж байна. Тэнэг гэдэг хөзөр бол одоо нэг тийм өөрөө чинь тэнэг гэдэг утгаар биш шүү. Энэ бол тэнэг минэ гэсэн утгатай хөзөр юм шүү. За юу. Тэгэхээр энийг бас хамаагүй өөрөө чинь одоо яалаа хэлж бол мухаар хэлж болохгүй. Амьдралын юм шиг хэлж байна. Одоо айрд ингээд ийм шин аваар орж байгаа учраас жоохон тийм гингэх эсвэл өөрчлөлттэй гэж бодох ч юм уу тийм зүйлс болно. Гэхдээ ер нь нэг тийм боддоо тийм жоохон хөлт ингээд юм яг гоё аажаалаа сайхан мэдрэл юу санаа зовхгүй байж чаддаг штэ. Яг тийм одоо зүйлсүүд тийм одоо сайхан энерги таны амьдралд орж ирж байгаа учраас нэг талаас бол үнэхээр тийм жоохон толгоо уул тэнэг хүн шиг гэдэг юм байх бол магадaltaй. Гэхдээ тэр хэмжээнд бас жоохон хөвч тийм ад жаргалыг тайван сайхан бас мэдрээд явчих юм аа гэж нэг талаас. Хоёрдугаар юу юм аа. Эхлэл энэ бол хамгийн эхлэлийн өдөр. За яалч нэг энерги аврахны хувьд шинэ зүйл эхэлсэн учраас одоо нэг хэрвээ та амьдралаас дахин хоёр дахь боломжийг өгөөч гэдэг байсан бол тэр чинь одоо ирсэн шүү. Одоо ирчүүл би өстэй хүмүүс гэдэг штэ. Хэрвээ би өстэй архинаас гараад эсвэл танада боломж олоход би заалж өгнө гэж байна. За тэр боломж чинь энэ талаас гарч эхэлж байна. Тэгэхээр яг анхаарах юм сайхан анхаарад, дайрах юм сайхан дайраад юу хийж болох вэ? Яаж болох вэ? Яаж баяжж болох вэ? Юу хийх нүгэ те? Тэр талаар бүгдийн сайхан анхаарад
юм хүмүүстээ сайхан хийгээрэй гэж эхний хөтөр маань ингээ гарч байгаа юм аа. Хоёр дахь нь бүр гоё. Зоосны хатан хөдрийг одоо ажилдаа их гоё үдгсэлэнтэй улаан үстэй эмэгтэй зоос тэрчгсэн бас их тийм бодлогошронгуй байгаа. За юу яана? Энэ үдгийг сонссон хүн та одоо аюу ус тийм практикал толгоос ажиллах төрлийн хүн байна. Тэрэн дээр нэмээд практикал байх ёстой. Тэгэхээр хажуугаар илүү тийм дайчин чадварлаг том зургаараа харддаг нэмээд бас буян үйлдэх юм уу те. Юу яана? Их тийм отоноос нэг таал ер нь ажил юу харсан байна. Одоо юм хийн гэдэг бол бас ядаргатай юм аа. Эсвэл стрессний их травма авч юм тэрээсээ болоод одоо хичээхгүй бол болохгүй. Тэгээд яг хуу 1000 ингээ би амжилттай байгаа эсвэл болгоод байгаа ч гэсэн би ингээд амьдралаас аж аргал авч чадахгүй байна. За тэгвэл одоо нэсгэлээд амьдралаас аж аргал авахын тулд ажлаас ялангуяа аж аргал авахын тулд те юу хийх ёстой, яах ёстой, ямар хөө нөхцөл бий аж аргалтай байх ёстой юм байна. Тэгээд үйлдэл үр дүнгээс биш одоо хийж байгаа үйлдэл одоо хийж байгаа үедээ ч гэсэн бас аж аргалыг авдаг баймаар. Энд чинь бас хэр баргийн хүн таны хэмжээний бас амьдрахгүй байгаа. Та бас зарим хүмүүсээс амьддаг ч амьдч байвал үнэн. Гэхдээ тэр болгонсоо бас таашаал авах чинь бас тийм хэцүү зүйлийг бас үнэхээр хэцүү зүйл гэвэл хэцүү. Тэрийгээ та бас тийм яавал аж аргалтай байх юм, яавал одоо тийм комфорт буюу тийм тавдахын бүстэй тийм тайван сууж чадах юм те. Одоо чинь юу штэ. Заавал тийм тавдахын бүсээсээ гар өөрийгөө сорь гэдэг юм одоо ямар юу байгаа штэ одоо байнгын тийм цэргийн хятад хэлмээр байхгүй шүү. Хүн бас тайван суугаад хийх юм хийгээд бас сайтайхан дагуу байна. Тийм үед хүн яаж тайван газар суухыг хажуугаар юмаа нэхэд үр дүнгээ гаргаад байж байгаа хэлтлээс та их энэ талаар аюу сайхан төвлөрвөл үр дүн гарна гэж гарч иж байгаа юм аа. За ингээд эцнээс нь сайхан дүгнэе. Хувь төвлөнгийн хувьд шинэ ингээ ихтэл шинэ юм эхэлж байгаа юм байна. Тэр чинь их тийм сайхан юмны эхлэл байгаа учраас найдвартай одоо өөрөө чинь энерги болон сэтгэл зүйн сайхан эдгээх тийм юу сайхан орж байна. Тэрэн дээр чинь танд одоо шинэ боломж гарч иж байгаа учраас гаргаж өгж байгаа учраас аюу сайхан эмийг төвлөрөө болгоё бүтээр дайрыг рүү ороорой. Давхар заавал тийм зов зүдрэгчээж тийм аж аргалыг мэдэрдэг юмд хүрлээ гэдэг тийм биш. Одоо тайван сайхан суунгаа жаргаж болд юм а гэдгийг одоо аюу сайхан харж үзээрэй гэдэг үзэл гарч иж байгаа юм аа. За ингээ харин одоо энэ 7 хоногт одоо ойрох хөдөлсөн танд юу зөвлөсөн байна харцгаая. За юу яана? Би бусдад нэг юу яадаг хүмүүс тусалдаг. Тэгэхээр хүмүүсийг тийм бардан байдлыг бүр зөөрөө тусгаж гоё бардан байдлыг мэдрүүлж чаддаг юм аа. За энэ ингээ эргээ харахаар юу хардаа? Бусдыг сайн урмаар гэж нэг хэлээд байгаа штэ. Урмаар биш, урмаар тэжээ гэдэг чи одоо энэ 7 хоногийн одоо урай өгөөж тараад байгаа байхгүй юу? Заавал нэг тийм хүнийг одоо шахаж тэнийг маллаар нь дуудаад ингэж тэхгүй зүгээр сайхан за миний өвшин болж чи за яах вэ гэж байгаа болно доо эсвэл бүр сайхан тэгж байгаа илүү сайхан болно доо гэд тэгж явбал дээр байгаа юм. Ер нь энэ 7 сайхан буян уйл давхар өөрөөрөө хамгийн гол нь өөрийгөө одоо тэт урмаардаг болж гин бүтэж гин. Бас энэс тор байж болох байсан бол байсан. Гэхдээ зүгээр гэд тэр талаас нь аюу сайхан зүтгээд дэмжиж явбал аюу дээр ямаа гэдэг хөзөр ингээ гарч байгаа юм аа. Харин энэ 7 хоногийн одоо энерги чек одоо энерги ямар энерги аврагч нь ямар байх вэ? 14 буюу temperance одоо мэдрэмжийн өдөр. Жохон тийм юу байна. Аюу айтайхан аж аргалыг мэдрэх боловч жижиг сажиг тийм сорилуудад эсвэл жижиг сажиг амьдралд орж байгаа юмудад одоо огцсон стресст эсвэл нэг аймаг дэш нэг аймаг доош байх магадлал байгаа шүү. Энергийн хөвч төр зүрхсэлийн хөвч төр. Жохон савлгатай одоо энэ хардаа хажууд нь хүртэл заасны хатан савлгаатай байх магадлал байгаа шүү. Тийм учраас савлгаан донд орчихгүйгээр өөрийнхөө энергийг бас тийм доктортой байлгаад бясалгал хийлгүүлээд өөрийгөө сайхан тайвшруулад явах нь илүү үр дүнтэй юм шүү гэдэг. Ингээ зүгээр нэг юм тогтворгүй байдлыг таны амьдралд оруулж байгаа юм шүү. Энэ дундаас таныг бас тогтвортой байдал, аз жаргал, юм болгоны утга учирыг
олоорой гэдэг тийм энергийг танд энэ 7 хоног сайхан бурхан тэнгээс явуулж байгаа юм байна. За ингээ эхний өдөр маань дуслаа. Өдөр дэлгэрэнт таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй, subscribe дараарай. Аман донешнээр маш баярлах болно. За тэгээд мөн та гүлийн явах нэрийг юу гэж чинь ямар хөө зорилготой байна те. Юуны төлөө тэмүүлэн гэдэг бичиж явуулаад тэр чинь төлөө сайхан залбирлуудаа манифест хийгээд ерөөлөх болно. Тэгээд та бүхэн хамгийн сайн хүсье өрөөй. Ингээд хэрвээ та байнгын тийм стресстэй, хэцүү, тогтворгүй, ууртай байгаа бол одоо тэгээд яаж тавьчихсан мэдэхгүй байгаа бол та бүхэн миний энерги цэвэрлэдэг Oracle энерги цэвэрлэлт авсыг одоо хэрэгж үзээрэй. Ердөө 10-аас 20 минут сайхан одоо давстаа усанд бантаас нь орж юмсвал одоо төмпөдөө усны хөлөө сайхан дүрээд тэгээд дараа нь 10-20 минут сайхан бяцлал хийчихээд шүршүүр юм уу усанд орчхоор амар сайхан бичин цэвэрлэгдээд нэр чинь сайхан цэвэрлэгдээд тайвшраад одоо унтмаа санагдах болно. За ёо. За тэгээд сүүлд нь хэлээ. Эмэгт замраагүй дундаас эмэгт замрааг олох шиг сайхан юм байдгүй шүү. Ялангуяа өөрийнхөө ингэж эмэгт замраагүй олох жагаа гэдэгтээ итгэл үнэмшил авах шиг бүр сайхан байдгүй. Тэгэхээр таны энэ сайхан руу орж ийн. Би ч гэсэн сайхан руу ормоор байна. Тэгэхээр хамтдаа сайхан орцгоё. За одоо ингэж 2 дахь өдөр рүүгээ орцгоё. За 2 дахь өдөр маань 9 аяга. За хөдрийг ажиглавал нэгэн залуу их айтайхан ад жаргалтайгаар одоо юу гэж штэ 29 аяга ингээ бүрдчихсэн. Аюу гоё ширээн дээр мань хүн одоо модон сандал дээр болчихсон. Мань чад зэрэгсэн маягтай сууж байна. За энэ бол их гоё утгатай байт юм аа. Нэг талаас таны одоо энэ 7 хоног бол үнэхээр тийм ад жаргалтай одоо амжилтанд хүрсэн юмнууд аюу сайн гоё үр дүнгээ өгсөн те. Хэрвээ та одоо энэ 7 хоногт ямар нэг одоо ер нь өмнө ингээд хүсч мөрөөдөж манифест хийжсэн бол тэр чинь бас те энэ 7 хоногт ер нь аюу сайхан биелээд ад жаргал өгөөд үр дүнгээ өгөөд бас ямар нэг юмд хүрээд аюу сайхан явах нэ. Ялангуяа энэ чинь аяг гэхээр таны логикос биш шүү. Зүрх сэтгэлээс юу хүсэж чинь тэр чинь сайхан биелээ явна гэсэн үг. Айгүй айтайхан ингээд гин гинти юмуд борлоод зүрх сэтгэлээс ингэчүүл гоё тэгчүүл гоё гэсэн юм чинь сайхан биелнэ. Нэг талаас нөгөө талаас одоо энийг ингээ харахаар ерөнхийдөө санхүү гэхээс илүү хувь хүний харилцаа бас илүү тийм одоо амжилтанд хүрэх ч юм уу эсвэл хоёр одоо муудалцсанс бие нөхцөл зүй олдох ч юм уу тийм маягийн зүйлс илүү одоо бас байж болох юм аа гэдэг үзэр нэг талаас ингээ гарч байгаа юм аа. Тэгээ юм байгаа юм. Нэг талаас ер нь энэ 7 хоног романтик харилцаа эсвэл одоо юу гэдгийг харилцаатай хүмүүс байгаа бол шүү. Төвшин ахин хэрвээ ганц би нэг юм харж маддаг хүнтэйгээ байгаа бол нийлэх магадлал айгүй байгаа. Нөгөө талаас ажил төрлийн тал дээр ингэчээсэн тэгчээсэн гэж бодож байгаа зүйл байвал тэр чинь бол ер нь нэг юм айгүй өндөр түвшинд өөрөө чинь гарах нэ. Яг хүсчихсэн юм уу аюу сайхан болох нэ гэдэг зүйл гарч байгаа юм. За тэгээд нэмээд юм байгаа юм. Айгүй тийм гоё азтай байх юм байна. Одоо 9 саяны басны өдөр чи айгүй азны өдөр. Тэгэхээр энэ 7 хоног ямар нэгэн тийм лото суглаа эсвэл одоо тийм ад зөрсөн үйл явдлууд. Тэгэхээр бид тэрнийхээ талаар эхлээд сайн залбирах хэрэгтэй шүү. Дараа нь ямар нэг одоо тэрийг бүтээхэд айгүй хурдан бүтэх юм байна гэж одоо энэ 9 аяг гэдэг хөтөл дээр мөн ингээ бууж ирж байгаа юм аа. За 3 дугаарт ийм байгаамаа. Зүгээр чимээгүй заяа. Хит ингээд өнгөрөөд юу гэж болдгоо. Ер нь жоохон ингэдэг чинь нэг хэллэн байгаа гэдэг чинь бусд нь байгаа бахаа гэдэг. Яг тэрнтэй адилхан таны амьдрал манифест болоод аюу хас төхөж байгаа юм чинь бусад бас хаар зүйлүүд нь ч байх магадлал байгаа. Тийм учраас 9 аяны нэг гой утга гэвэл битгий хамаагүй хүн амьд өнгөрөөд далжигнаад байгаарэ. Битгий бас даруулзаад байгаарэ гэдгийг л одоо тэгээд хэлчихээрэл гэдэг одоо надад тийм мэдрэмж орж ирж байна. Гэхдээ таныг бол нэг тэгхэн гайгүй болоо гэж би бол одоо бодож байна. За тэгээд одоо 9 аяны бас нэг юм сүүлийн утга нь юм байдгийн. Хийж байгаа зүйлсүүдтэй ялангуяа зүрх сэтгэлээсээ хийж байгаа зүйлсүүд энэ л аюу сайхан тийм зүрх сэтгэлээсээ хүндэл бишэр одоо тэрний ястайхан тийм гоё урмын юмыг өг. Одоо та ганцаараа ажиллагч бай, эсвэл хамгийн боломжтой бай яг хийж байгаа манифест хүсэж байгаа тэр зүйлсийнхээ одоо тийм бүрэн
явах зүйлээр хөндлөж чадаагаа өгөөрэй. Биелгүүр нь эсвэл биелэхээс өмнө ч гэдэг юм уу. Тэгэхгүй бол та ер нь энэ хүсэл сонсон хүн та амьдралдаа ямарваа нэг юм харахаараа одоо бүтгэр ч гэдэг юм уу. За бүтгэстэй болох ёстой болоороо боллоо гэд тоохгүй. Сөрөг юм болохоор амьдрал яагаад хэцүү юм бэ гэдэг рүү орчих гэдэг. Гэтэл чинь хүн аль аль мэдэрч явах хэрэгтэй гэдгийг. Ад жаргалтай юм боллоо, цалингаа боллоо те. Бом баяра. Тэгэхээр муудлаа бас яагаад тэгээд хэцүү. Гэтэ аль ч нөхцөл одоо гэдгийг хэцүү хойр муудлаа гэхээр нь уйлчаад тэгээд ад жаргалтай юм болгоомор за болох юм болохоор боллоо гэд. Тоохгүй өнгөрч бол энэ 7 хоног болохгүй юм а гэж эхний өдөр маань гарч байна. За хоёр дахь нь 5 зоос. За баахан ингээд бом баяра болцсон байд. Гэтэл 5 зоос чинь бас гайгүй юм шиг төвхтэй юм шиг өдөр гэдэг юм. Одоо өдрийг хараа л та. Юу вэ штэ өвлийн өвдөнд одоо нэгэн дагонцож хаваас одоо нэг хөл өцгөө хөвгөнд цугаа явж штэ. Ямар л олиг байх вэ одоо. Нэг талаас нь зүрх сэтгэлийн хүсэж байгаа зүйл чинь аюулгүй болж байгаа ч гэсэн бас санхүү тал дээр эсвэл одоо ингээд бас жоохон тийм хил ламаа сайн бодоорой гэдэг чинь танд бас тийм хар хил лам цагаан хил лам юм одоо болох гээд байна. Жоохон тийм паагтлах ч гэдэг юм уу эсвэл одоо гэдгийг жижиг зүйлсүүд дээр сорилтонд орох гэх юм уу да. Учиргүй сайн муу юм бол биш. Гэхдээ ер нь нэг юм ядаргаатай том хүсэл биелээл одоо юу хэл та амар машин аваад гэж бодъё. 26 сая төгрөгтэй. Өөр чинь 26 сая 10,000 төгрөглөө. За машинаа авлаа бензин мөнгө байхгүй. Яах вэ? Яг тийм гэдэг шиг тийм сонио үйл явдал энэ талаар болно. Том зүйлээр аюу хайтайхан байх ч гэсэн жижиг сажиг зүйлсүүдээр аюу тийм тогтворгүй хэцүү эсвэл уйлмар болдог ч юм уу те. Эсвэл яг тэрнээсээ болоод яг гоё ингээд том зүйлсүүд дээрээ одоо урамгүй байдаг ч юм уу. Тийм юмнууд бол болох магадлал одоо нэгт ингээд байна шүү гэдэг хөзөр одоо гарч байгаа юм аа. Хоёр дахь утга нь гэвэл одоо өөрийгөө жоохон энэ талаар жоохон зожигруулах гэдэг юмудаа гэдэг юм гарч ирнэ. Хийх юм дээр төвлөрөөд хүсэл биелсэн ч гэсэн бас мэдээж хүндэл сайн. Одоо зөв юм дээр ч вэ, буруу юм дээр ч вэ ингээд бас хямрна штэ. Хямрахаар яадаг үлээ хүн. За уунаа. Эсвэл өөрийгөө зожигруулнаа. Ялангуяа тань шиг төрлийн хүнд бол их магадлал байна. Том зүйлээр хайтайхан байгаа гэсэн жижиг сажиг зүйлсийг өөрийгөө тийм зожигруулах гэдэг. Эсвэл хэд нэг дуусан дундаа өөрөө уураа тэгээд тэрэн дээрс юм хямарч гайдаа. Жохон бүтэхгүй магадлал балж гайдаа гэдэг юм ингээд гарч иж байгаа юм. Тэгээд юу байгаа юм? Жохон тийм энэ 7 хоногт төвөгтэй гэх юм уу ажил төрлийн хийх ёстой одоо юмнууд гарч ирнэ. Давах ёстой юмнууд. Давна. Гэтэ жоохон төвөгтэй шүү. Гэхдээ тэрийг давж аюу сайхан ад жаргал биелээд гой юм болно. Тэгэд энэ чулуу хардаа алтан шаргал өнгөтэй боловч одоо гэрлийнх нь өнгө юу гэдгийг тухайн хүний ад жаргалтай байдлаас хамаардаг. Хэрвээ та нэг аюу сайхан тийм гоё ялдж байгаа гэж харж байгаа бол юу юм? Бас таны амьдрал бас давгүй байна. Ер нь жоохон тийм бүгдгэр хэцүү гэрэл цохиод нэмэргүй тийм бараг л олбор шавч гэдэг юм эсвэл тийм бороо харж чадж байгаа бол таны амьдрал жоохон ад жаргалгүй байна гэсэн үг байгаа юм. Тэгэхээр энийг та яаж харж байгаасаа одоо та яг амьдралаа ямар хуу байдлаар өөрийгөө дүгнж байгаа өөрийгөө болон амьдралаа дүгнж байгаа гэдэг л одоо сайхан дүгнчих юм байгаа юм. Бүтэхгүй тийм ер нь бараа өнгөтэй байвал таны амьдрал та бол өөрийнхөө амьдралаа бараа нь харж байна гэсэн үг байгаа юм. Тэгэхээр одоо гэдгийг мэдээж хэцүү зүйл энэ 7 тохиолдно. Өнгөрсөн байсан дараа 7 гэсэн байгаа байх. Гэхдээ том зургаараа бол таны амьдралын том сайхан хүслүүд биелээд бас айтайхан руу явж байгаа маа гэдгийг та бас хараарай гэж гарч байгаа юм. Бас нэг юм байна. Сүүлд нь хэлгээд энэ 7 хоног ер нь жоохон санхүү мөнгө цоосон бай ариуч хамаач байгаарай. Нэгэнт хүсэл билүүлээ том зургаараас алж хавчихнэгээд талын нэг тараагаа тэгээд нэг юм юу яваа. Бид нар л оюутан багтаа нэг даалга булаа гэж хэвээр эхний 2-3 хоног л хэвээр ресторан жордогч юм эсвэл ингээл бүтэн хоолоор наваал 2-3 хоол аваад бархан гэж тэгэл зарим нь үлдээж явдаг гэсэн. 7 хоногийн дараа даалга байхгүй мөнгө байхгүй тэгэл хөр гэж яваас нэг гонцны чинь нэг өлөн зэлмнүүдийг хараад нэг юм бөөд гэж хэлээ. Хоош үзээлэж эсвэл бишгэ зэлж юм тэгэл. Яг тэр шиг жоо үйл явдал танд болчих гээд юм байна шүү. Тэгэхээр ер нь
санхүү тал дээрээ бодолтой байгаа хүсэл биелжнийгээр бас хамаагүй цацж болохгүй юм шүү гэдгийг одоо их хоёр дахь өдөр маань хэлж байна. За одоо харин гаргалгааны наривчсан хөтөр рүүгээ орцгоё. За эхний хөтөр маань нэг жоох ингэж. За нэг зоос гэдэг нэг аяг гэдэг нэг зоос юм байна. Уучлаарай. Гэдэг хөтөр гарч ирж байна. Таны амьдрал яг одооноос эхлээд айгүй айтайхан юм руу орох их тийм шин замдаа одоо орж иж байгаа юм байна. Нэг одоо гэдэг чинь коммунизмд орол сайхан болно гэдэг чинь тэр шиг тийм сайхан юм руу бол орох гэж яг эхэлж байгаа юм байна. Тэрний суурь нь эхнээс одоо таныг эхний гişгүүрээ сайхан амжилттай сайхан давлаа. Гой юм руу орлоо гэдэг учраас таныг сайхан оруулж ирж байгаа юм байна. Энэ чинь зоос жив штэ. Нэгдүгээр боломж гарч ирдэг. Боломжийн өдөр. Гэхдээ зүгээр нэг юм биш. Одоо юу гэх юм газраас нь 20 мянган төгрөг оллоо гэдэг тийм боломж биш. Том зургаараа таны амьдрал яг ямар хөө байдлаар байвал гоё байж болох уу, юунд хүрч болох уу, юунд хүсэж болох уу гэдэг талаараа одоо орж ирдэг тийм боломжгүй юу. Тийм зүйлс чинь энэ талаатанд орж ирэх учраас ямарваа нэгэн байдлаар боломжийг гарч ирвэл эсвэл ер нь боломжийг олох хэрэгтэй шүү. Тэгж байж таны амьдрал аюул сайхан болно. Хүсэл биелнэ. Одоо нэг жанжин сөхөдрийг хэлсэнчлэн одоо бидэнд мэдхгүй чадахгүй бид бүгдээ нийлж яваас мэдхгүй чадахгүй гэх зүйл үгүй бөгөөд цэнгэлийн мандат хүрэх нь бидний одоо хувийн юу юм аа гэдэг. Яг тийм үйл явдал бол энэ 7 хоногт танд бол болох юм байна. Тэрний эхлэн энэ 7 сайхан одоо тавигдж байна гэдэг үзэр гарч иж байна. Хоёр дахь нь за тэгэхээр зоос. Гэхдээ зоосны Хүлэг Баатар. Одоо зоосны Хүлэг Баатар их одоо мардсан гэх юм хөзөр өгд юм аа. Айгуу тийм чухал царилсан ирнэ зүгээр тийм морио хараас суучихгүй. Яаж явах вэ гэдэг. Яг тэр шиг одоо таны ер нь энэ 7 хоногс л санхүүдлаа аюу тийм практикал буюу юутай байгаарэ, бодолтой байгаарэ. Ер нь бид сонгосон хүнтэй жоохон ямарваа нэг гоё юм болчих цацчих гэдэг юм биш шүү. Нэг л нэг ханширтай загна гэж байгаа тийм ингээд болчих гэдэг шүү. Бодож үзээрэй гэдэг үзрийг одоо энэ нийтлээс хэлж байгаа юм. Нөгөө талаас ер нь танд огцон мөнгө олно гэдэг юмнууд их тийм зөгцдөг юм байна. Багаар мөнгө хураахад тэр нь аюугаа юм болт юм байна. Тэрнээс амар ингээд гоё огцон ингээд 2-3 сая ажил оллоо. Зүрх тэр нь аюу хурдан гадаг ч юм эсвэл юм болчиход идэм байна. Ийм учраас яг одоо явж байгаа таны амьдрал бол зөв. Тэгээд дээр нь хүн болгон тийм таардаг амьдрал стайл гэж юм байдгийг. Зарим нь үнэхээр ингээд нэг тийм багаасаа мөнгө цаасаа олоод алж хийж байгаа юм байдаг. Зарим нь бол үнэхээр нэг юм багаар явж байгаад ясна үр дүнтэй байдгийг. Тэгээд нөгөө юу гэдэг чинь хэрэг ялуу дөрөөр голын усанд хөлөө гэдэг шиг юм болвоо. Заавал тийм чадахгүй байж хүн амтны тийм дуурайх шаардлагагүй юм шүү гэдэг. Одоо энэ үзэн тайлбар маань тань хэлж байгаа юм. Битгий хүмүүсийн сонин юм дуурай. Таны зам бол таны зам, миний зам бол миний зам, матрийн зам бол матрийн зам заа юу. Та матар биш, би та биш, матар би биш. Ойлгов. За тэгээ сүүлийн утга нь гэвэл нэг юм байт юм аа. Энэ хөдрийг ингээд сайн хараад байвал юм байгаа шүү. Одоо хэдүүлээ төвлөр гэж байгаа. Төвл айгуу сайхан юм төвлөрч юм хийжээ. Айгуу тийм хайн гэж болохгүй шүү энэ 7 хоногт. Тэгвэл айгуу юм болно. Хайнгасаа болоод юм аллаастай өөртөө хохин шүү гэдгийг одоо танд хэлж байна. За ингээд бяцхан дүгнэлт хийхэд айгуу сайхан хүслүүд одоо энэ 7 сайхан биелэх юм байна. Тэгтээ жоохон хүсэл биелэлгээ санхүү болог тийм амар дажгүй болчихгүй нэгсэндээ хүслийн суурьвч бол биелнэ гэсэн үг. Тэгэхээр тэр нь нэг цас учраас ирээдүйн аюул сайхан том боломжууд бол өнөөдөр нэгж байгаа. Тэгэхээр яг одоо энэ хийж байгаа зүйлсүүдтэй хэрчин аюул гоё юмнууд болоод цаахан явчих юм байгаа юм. Тэгэхээр аюулсын деталь юмээр анхаарч байгаарай. Бас бусдтай өөрийгөө битгий харьцуулаарай заа юу. Ер нь бол юм гэдэг шүү дээ. Заримдаа боломжууд аюул тийм хэцүү байдлаар орж ирдэг. Тэгэхдээ боломжлохгүй. Одоо тэгээд токсик хүнээс сална гэдэг бол тийм хэцүү шүү дээ. Гэхдээ токсик хүнээс сална гэдэг бол бас тэгээд зүйл үстэй. Яг тэрнтэй адилхан юм шүү. За харин одоо Oracle хөдрөөс юу гэж зүйлсэн байна? Харцгаая. За одоо ингэж мэдрэх гэдэг чи одоо нэг одоо юу яадаг юм аа. Надаа ингэж эдгэрлийн хүчийг өгдөг, биений хүчийг мэдэрдэг их гоё юм аа гэд. Та өөрийгөө жоохон мэдрэх хэрэгтэй байгаад байна.
хүсэл биелсэн, өөрийнхөө зүрхсэлийг сайхан зүлгэсэн те. Одоо чинь депресстэй л нэг юм орой болгоноо нэг юм ганц хоёр лааж цааш наруулчаа тэгэхэд нэг юм суугаад идэх хүмүүс байгаа шүү дээ. Гэтэл амьдрал нь бас болж байгаа юм бас байдаг тэр хүмүүс юм. Гэхдээ тэр хүмүүс харддаг байхгүй. Тийм байж яг үндэ болохгүй шүү. Болж байгаа зүйлсээ хар тэрнээс сайхан урам аав. Жижиг зүйлсээс сайхан урам аав. Одоо юу гэдгийг би чинь та хэдэл оройн дээд нээлэг солиор даа гэсэн бас эндээ бол бас багталж байгаа шүү дээ. Тэр болгонд тэгэл бас хэцүү үедээ сайхан комментаа уншин одоо бас хүмүүсээ сайхан ингэж үзнэ. Тэгэхээр сайхан тэрнээсээ бас ингэ хүмүүс сайхан туслалаа, баярлалаа. Нийлээхэд тэрнээсээ сайхан ажрал таашаал авна. Нэгсэндээ миний амьдралд болж байгаа зүйл болох байгаа зүйл байгаа. Гэхдээ болж байгаа зүйл нь бас ариун байгаа учраас би тэрнээсээ сайхан таашаал авдаг юм аа. Тэг сайхан тайвширдаг. Та нар ч гэсэн бас одоо тэгээрээ хэрэг байхгүй гэж үзэж байгаа бол олоорой заа юу. За харин энэ 7 хоногт одоо таны энерги аваар ямар хөө байх нь вэ? Хипрант хамблам. За юу яана гэсэн үг вэ? Амар тийм гоё байх юм бол гоё байх юм байна. Тэгтээ тийм илүү хүсэл биелсэн хэр өөрийгөө илүү тийм дээрээс харах, бардамзан хөдлөх бас аюу тийм чамбай болох. Нэг талаасаа бол таны левел их, нөгөө талаас тэр хэмжээ жоохон хамарчин жавх хөгдөх магадлал байгаа юм байна. Анхаарч үзснээс миний Монголын ард түмээ. Тэгээд ялан тань шиг төрлийн хүн бол хамраас мөхөл жоохон зөхгүй шүү. Гэхдээ жоохон нэг юм хамраас зөхчүүд юм эсвэл жоохон өөрөөрөө барах дуртай байд юм байна. Энэ тэр тал дээр жоохон анхаарч бол маш зохистой юм шүү. Нөгөө талаас одоо үгүй манифест хийх, юмруу нэм сайхан залбирлуулахд бол аюу өндөр үр дүнтэй юм а гэдэг үзэр гарч иж байна. За ингээ одоо 2 дахь хөзөр маань дууслаа. Хөзөр дэлгэцэн таалагдсан бол лайк дараарай, шеэрээрээ subscribe дараарай. Мөн донешны бол маш баярлах болно. За тэгээ мөн та гүрийн нөхнөр юу хийхийг хүсэж чинь ямар хөө зорилготой байна те. Юу төлөө тэмүүжин гэдэг бичээ явуул тэр чинь төлөө сайхан манифест хийгээ залбирлаж өрөөлөх болно. Тэгээд дашрам дуртад ингээд тайвширч чадахгүй эсвэл байнга стресстэй амжилтаасаа ингээд амьдралаас ажралт харж чадахгүй байгаа бол юу яагараа. Би та бүхэн өөрийн хэрэглэдэг Oracle гэдэг энерги зөвлөд давсаад санал болгож байна. Ердөө 10-аас 20 минут сайхан давстаа усан сайхан ороод эсвэл вант одоо дүпд тусан ч гэсэн болно шүү дээ. Тэгээд 10-аас 20 минут сайхан юу яагаад юу дүүлээ бясалгал хийгээд тэгээ сайхан шүршүүт олшоор айгүй сайхан биеийн зөвлөлтөд амраад айгүй сайхан болчих юм байна. Хүмүүсээс сайхан амцтай байт юм шүү. Тэгэхээр сайхан хэрэгж үзээрэй гэж би та бүхэнд зөвлөж байна. Тэгээ сүүлд нь ихэд юм байна. Хүн өөрийнхөө хав чаргалыг мэдрэхгүй удаад эхлэхээр үнэхээр хэцүү байдаг. Тэрийг мэдэрч сурна гэдэг дахиж бас буу юм байна. Гэхдээ мэдэрч сурсан нь мэдэрч сурахгүй байснаас илүү хэдэн мянга дахин дээр юм шүү. Тэгэхээр би таны одоо мэдэрч чадна гэдэг чинь сэтгэлээс итгэж чинь сайхан мэдэрч яваарай. За одоо ингээд 3 дахь хөзөрлөгөө орцгоё. Хөзөр маань савааны. За хөзрийг ажиглавал одоо нэгэн хатан их тийм бардам чанга нүд их холын харт мөр байна. За энэ бол их гоё хөзөр юм аа. Ер нь энэ 7 хоног таны хувьд их тийм дайчин юм хийсэн, олон юм зэрэгцүүлж амжуулсан одоо тийм баг гэж угаасаа муу хоёроос тийм дээш хэмжээнд байлгахаар тийм зоригтой, шийдэмгий бас хурц тийм одоо дайчин байлгах юм байна гэж одоо нэг талаас энэ хөзөр дээр бууж ирж байгаамаа. За нөгөө талаас чинь одоо юу гэдгийг ер нь таны энерги энэ 7 хоногт аюул тийм хүний талаас харизмтай. Хүнийг одоо бусдыг өөртөө татах, өөрийгөө одоо бусдад зүгээр ойлгуулахтай. Эсвэл бусдад ямар нэгэн тусламж гооход аюул тийм дайжгүй нэг талаас тийм байх юм байна. Нөгөө талаас жоохон тэнэг юм ярихад бол ер нь энэ өсрөө сонгосон хүндээ жоохон өөрийнхөө зөвлүүд байх магадлал ер нь нэлээ өндөр хөвтэй. Тэгээ ер нь тийм хүнээс болгоно бүтээн. Тэгэхээр нөгөө талаас тэрийг та ашиглаарай яагаад вэ гэвэл та ер нь юм хүн болж байгаа чинь өөрөөрөө зүтгэнэ гэхэд бүр тийм заавал юм хэцүү ядаргаатай замаар жоохон явах гэдэг тийм зөрүүд тийм сони юм байна шүү. Нэг талаас нь бол бас энергийн бохирдол юм шүү гэдэг зүйл ингээ гарч иж байгаа юм аа. За 2 дугаарт гэвэл ийм байгаа юм. Энэ 7 хоног таны аюул тийм гоё өөдрөг бүтэмжтэй
бас нэг тийм хэцүү юм хийж байгаа ч гэсэн эсвэл юм болж байгаа ч гэсэн харьцангуй тийм айтайхан ер нь нэг тийм юм жоохон смут зөөлөн гоё явах нь сэтгэл санаа ч гэсэн аюу айтайхан байх нь гэж энэ 7 хоногт одоо бол гарч ирж байгаа юм. Нөгөө талаас бас 3 дугаарт гэвэл одоо юу байгаа юм? Энэ хөзрийг сайн ажилдаа. Наа чинь бас муур байгаа үз. Муур бол одоо ойлгомжтой. Ер нь энэ 7 хоног таны одоо зүүн совин одоо мэдрэмж аюу сайн байх учраас ямарваа нэг зүйлсийг шийдэж чадахгүй байгаа бол шууд нөө зүүн совингоос асуугаад явсан илүү шулуухан байгаа юм. Яах вэ хүүгээд. Эсвэл бүр болохоор одоо хүн амтны үзүүлэх ч юм уу те. Нэгсэндээ мэдгүй зүйлсээ хүнээс сайхан асуу. Болохгүй мэд байхгүй бол зүүн совингоос сайхан асуу. Тэ? Эсвэл зүүдээр нь хэлээд өгөөч гэж явсан. Одоо болохоор байгаа юм. За тэгээд ийм байгаа юм. Энэ 7 хоногт ер нь саналтай байж чадвал хосрын харилцаж гэсэн аюул дажгүй байх болно. Юу яагаар эсвэл нүг атгсан болно аав гэж байгаа шүү дээ. Энэ 7 хоног. Гэхдээ атгана гэдэг чинь эхлээ өөрөө үйл хийнэ гэсэн үг. Тэрнээс алган дээр өөрөө хөрөхгүй. За яа. Өөрөө гараа сунгаад болохгүй бол дайрч жоод тэгээ эхлээ сайхан 3-4 гусчаад тэгээ дараа нь атгаад аваад гэсэн үг байна. Тийм маягаар бол юм хийхэд бол энэ 7 хоногоос аюул айтайхан байх юмаа гэж гарч байгаа юм. За тэгээд ажил төрлийн хувьд юу байгаа юм? Одоо аюу тийм чин сэтгэлээсээ ер нь юмыг өөрөөр хардаг. Ер нь л ингээл өмнө нэг тийм би яагаад ингэ хэцүү юм, би яагаад ингэ даа гэдэг байсан бол одоо тэр арай гайгүй болцсон. Ер нь энийг хийж миний амьдралтай бас аж аргалтай сайхан юм болох юм аа. Би бас ингэж айтайхан болох юм аа. Бас ингэ байж байгаа маань бас их юм шүү гэдэг тийм талын үсгийг та бол юмд их харах бол бөгөөд яагаад тэгж тийм огцсон ингэж харах болоо гэхээр таны амьдрал одоо тийм гоё үйл явдлууд болох шин боломжууд гарч ирэх учраас тэгж байгаа юм. Тэгэхэд бэлдэж байгаа учраас. За харин одоо юу вэ? Энэ чулуу нэг юм хар ногоонтой. Нэг талаас та идэж байгаа юу идэж байгаа. Тэгтний талаас та зөрүү төврөө байгаа. Энэ чулуу өнгөө хорихсоор ногоон руу ордог. Ногоон руу ортлоо зөндөө юм болно. Яг тэр шиг таны амьдрал ч гэсэн бас ер нь огцсон тийм сонин хар байж байгаад одоо тэрнээсээ арай айтайхан яаж тийм одоо хар ногоон руу орж байгаа юм байна. Мэдээс жоохон төвхтэй гэвэл төвхтэй. Гэхдээ зөв замаар хамгийн гол нь зөв замаар явж байгаа заа юу. Тэгэхээр энэ тал дээр бол нэг хайхтар тийм одоо би яалаа гэж үсгэлээд хэлээ гэж юм бодох шаардлага байхгүй. Бүхэн бас бурхны заасан замаараа л явж байгаа. За харин нэг юм одоо яана. 2 дахь өдөр. Энэ бол 10 саваа. За хөдрийг ажиглавал нэгэн залуу сте саваагаа дааж ядан явж штэ. Тэгээ ууг нэг газарт очих гэдэг бол их ойрхон байна. Гэтэ бас явж ин да яа. За юу гэсэн үг гэхээр энэ 7 хоног бас нэг талаар аз жаргалтай байх боловч нөгөө талаас бас нэлээд тийм завгүй олон юм зэрэгцүүлж амжуулсан жоохон ачаалттай 7 хоног байх болно. Юм хийх ёстой, мэдээж үр дүн гарах ёстой. Гэхдээ нэг хэлсэн штэ. Хад зэвээгээд байгаа нь бас нэг талаасаа таны тэр хэмжээний бас олон юм бэлтүүлэхэд байгаад байгаамаа. Одоо олон юм хийлгэхэд зэрэгцүүлэхэд бэлдээд байгаа юм. Гэтэ энэ дээр 2 сонголт байхгүй юу? Нэг бол та хүмүүсээс тусламжгүй бас ингээд туслах хүмүүсийг хайж бол тийм юм бил үгүй бол тэгээ ганцаараа хамаг юм зүтгээд байхгүй юу? Тэр чинь жоохон явдалтай, ядаргаатай. Өөрөө хамаг юм хийн, өөрөө тэрнээс нөгөө burnout буюу одоо тийм төвхтэй, ядаргаатай байдалд орно те. Тэгээ тэрийг бас гаргаж дараа тэрнээсээ гаргаж боо юм болно. Тэрэндээ зөндрөх хямрна. Тэрний оронд танд туслах хүмүүс байгаа шүү. Тэрэндээ сайхан гуйх юм эсвэл хайж үзээрэй гэж тэгт. Хайхгүй гэж байгаа бол тэгээд хийх юм өөрөө арга болоорой жоохон ядаргал байх шүү. Тэгээд юу гэдэг юм аа? Жоохон тийм төвөгтэй зүдрэгээтэй үйл явдал нэг талаас болно. Гэхдээ тэрийг та бол нэг хайхтар гэж бол харахгүй. Хамгийн дажгүй гэвэл ууг нь энэ 7 хоног. За яг хөө тэгээ болъё. Дараа 7 хоногийн юмнууд айтайхан болгочиход бол ер нь таны амьдрал нэг юм балаа тийм гүрээдэг юмуд ер нь дуусахтандаа орж байгаа юм байна. 10 савч өөрөө таар үзлийн хамгийн сүүлийн одоо савны өдрийн хамгийн сүүлийн өдөр ихгүй юу? Тэгээд дараа чинь нэг одоо аяг лөө сэлэн мэлэг рүү орчдгийг. Яг тийм үе рүү ороход таны их ойрхон байгаа учраас ер нь бол жоох ямаа хурдтал дуусаа дараагийн нэг зэглэл рүү орох гэдэг юм тийм зэглэл рүү орохын тулд таны ус жоохон нэг талаас шахаж өрөөдөө гэж одоо ингэ гарч иж байна. Тэгээ хамгийн гол нь энэ 2 хөзрийг хардаа савааны өдөр. Үнэхээр та дайчин бардам байж чадахгүй гэвэл чадна. Гэхдээ юу гэдэг нөгөө нэг
ямар ч хувийн харилцаа ч гэсэн бас аюу ухаалаг тоглоорой. Ер нь хувийн харилцаа, хайр дурлал, эсвэл ажил төрөл, эсвэл одоо нэг тийм хүүхч ухтай нэгэсэндээ бүх юм таал хөдөлж, таал ингэж хийж бүх юм болдог. Та хөдлөхгүй бол тэгээд бүх юм байдгүй. Одоо бүх байгаад байна. Тэгэхээр энэ дээр ер нь бас яавар дээр яах вэ гэхээс ер нь бодож үзвэл дээр юм шүү. Өөрийгөө бас хайрлаарай, хэт өөрийгөө бас ядрааж, зовоож, зүдрээгээд яах нь. Чинь бид нар чинь бас адилхан л хүмүүс хөгшин гэлтгүй залуу гэлтгүй ядрахтай ядран цуцгнаа цудсан шүү дээ. За тэгмүүд юм байгаа юм. Сүүлд нь жоохон одоо 10 савааны бас нэг утга гэвэл ер нь жоохон одоо энэ нөхцөл сонсон хүн та жоохон үрлэгэн байх гэдэг юм биш үсттэй. Аюу сайн олдог бололтой бас боломжийг олдож гэж магадгүй. Гэхдээ нөгөө талаас бас боломжийг сайхан бас айтайхан үрдэм үү гэсэн марж ирээд байна. Энэ 7 хоногт жоохон үүрэх магадлал байгаа учраас анхааралтай болгоомжтой нүг одоо хэмнэлтийн гормонд бас ороорой. Тэгэл нэг юм мань бол гоёштой ч юм уу эсвэл нэг хүн амт хөөрг бол агаан тандаа хайртай шимэрч шиг бүтэнд бол агаан чиний ууж байгаа юм дагаар маань ярих байж болохгүй штэ. Ялангуяа энэ хөтөс сонгосон ганц хүн бол бас магадлал байна уу даа гэсэн юм бас мэдрэгдээд байна. Хин гэдэг нь хэлээ яах вэ? Тэгтээ яах вэ гэдэг. Тэгж ойлгож, тэгж амьдрч одоо хин яах гэдэг юм, юу болох гэдэг те яахаар гэдэг тийм мэддэг толгойтойгоо яваарай. Тэгэхгүй бол одоо юу гэдгийг бусдын төлөө эсвэл сайн хүн байх, эсвэл дажгүй хүн байх гэд өөрийгөө жоохон одоо хөл рүүгээ буудна гэж ярьдаг юм. Одоо нүд хуруу гэдэг яг тэр шиг юм жоохон болчих гээд байдаг юм байна. Ялангуяа энэ талаар гэсэн бас болох гээд байна гэж гарч иж байна. За харин одоо гаргалгааны наривчсан хөдөлгөөгөө орцгоё. За дахиад юуных нь одоо гаргалгааны наривчсан хөдөлгөөр маань 10 саваа. За ийм байна. Яалчгүй хувь тавилангаас танд юу орж иж байгаа юм бэ? Одоо байгаа чинь нэг циклээ дуусгаад дараач цикл рүү орох гэдэг юм аа. Гэтэл таныг хувь тавилангаас нэг ийм юмд хүрсэн байх хэрэгтэй гэдэг. Та гэтэл тэр нь бас хүрэх арай болоогүй болтой. Тэгэхээр одоо таныг жоохон шахаад ингээд байна. Одоо ингээд атгаа те ингээд битгий одоо тэрэнд хямраарай. Жоохон тийм ядарч юм эсвэл одоо огцон ачаалтай гэж юм даалах гэдэг юм байна. Харин гол зүйл юм байна. Өөрийгөө стресстүүлэхгүй байж сурах нь амьдралд маш чухал юм аа гэдгийг танд одоо сануулж ойлгуулах гээд байгаа юм байна. Энд одоо юу штэ? Ингээд байгаа ш нэг амьдрал чанартай амьдрал гэж юу лээ? Одоо хин хаан ямар мөнгөтэй хэдэн их нэртэй байх биш. Аль ч түүх нөхцөлд амьдралын асуудлыг эвтэйгэн давж гараад баг стресслэг хүн бол чанартай амьдрах хүн юм аа гэдэг штэ. Яг тэрнтэй адилхан таны амьдрал ч гэсэн бас одоо ялангуяа чанартай амьдрах уу эсвэл зүгээр сонирм амьдрах уу гэдэг чинь л одоо их шалгах гээд байгаа юм байна. Тэгэд хартаа 2 удаа 10 саваа гарлаа. Ер нь гойж муу хүн байвал туслах хүн байвал асуу зөвл ширэн нүрлээд нэг тийм эсвэл нэг тийм хамраас хөдөх шаардлага байхгүй. Энд чинь хүний амьдрал бишсэн бардан хүн. Үнэхээр хүнээсээ тийм одоо гуйх туртай биш. Тэгтээ одоо нэгэнт ингээд хэцүү байгаа эсвэл ажил чадахгүй сонирм байгаа нөхцөл биш. Тэгэл хүнээс гуйдаг. Миний хайртай байна гэж ял орно штэ. Яг тийм үйл явдлууд хүний амьдралд болдог. Энд чинь нэг тийм буруу юм биш. Хүн хоорондоо тусламж гуйх чинь тийм буруу биш. Дорцсон ч юм байхгүй. Зүгээр юу яа. Та энэ үсээ сонсон хүнтэй байхгүй эсвэл тэрээс гуйх гэсэн жоохон бодол байгаад байна. Харин тэр цэцмэг гуйх хэвээр. Тэр хүнтэй та очруу тийм сууж муу амар тийм юу шттэ. Зүгээр л амьдралыг нэг болж байгаа үйл процесс. Энэ хардаа анх чулуу хар ажаад хар ногоон болсон. Яг тэрнтэй адилхан таны амьдрал гэсэн бас баг өөрийнхөө харж байгаа өнцгийг өөрчлөх хэрэгтэй байгаа юм шүү гэж одоо энэ хөзөр дээр нэгт бууж ирж байгаа маа. Хоёр дахь нь. За нэг саваа. За таныг л юу яачих гал байна да? Амьдрал бас нэг өөрчлөчих гэл үзээд байна да. Энэ нэг балаа юм ерөнхий сон амьдралаас чинь. Тэгэхгүй бол яг одоо байгаа таны амьдрал бол тийм цайчгүй царайчгүй гэдэг чинь тэгэл нэг юмгүй. Нэг их тийм гүрийсэн, чухал царайлсан Монгол руу авччих гэж үзэж байгаа гэдэг чинь тийм л маягийн хүн яваад байна. Тэр их тийм гарч байгаа үр дүн аяга баг байгаад байна. Ихтлээр таныг дараачийн нэг тийм гоё үр дүнтэй амьдрал руу ч оруулах гэхээр та бас яг бүрэн сураагүй сүлийг гараач байгаад байна. Тэгэхээр явахын төлөө та одоо олон зүйлсийг одоо өөрийнхөө тийм гүрийсэн маягаар бус
зөв маягаар явж иж хийх хэрэгтэй байгаад байна. Дэндүү нэг тийм одоо өөрийнхөө явж байгаа зам чинь те үр дүнгүй байгаа бол тэгээд одоо чинь миний явж байгаа зам бас үр дүнгүй байгаа юм байна. Үр дүнтэй яаж байж болох вэ? Яавал илүү тийм амьдрал гоё байх вэ те? Тэр талаас нь бодож юмыг хийвэл маш зөв юм аа гэдэг хөтөр одоо ингээд энэ гарч байгаа юм аа. За хоёрдугаарт гэвэл юу байгаа юм? Яг тэгвэл одоо ер нь толгойдоо орж иж байгаа шин санаа ингэж болох юм байна. Тэгж болох юм байна. Тэгвэл дажгүй мөн гэсэн юмнуудыг ер нь сайн хийжээ. Гэл надад завгүй би урамгүй явах байх хөх байхгүй. Би одоо жишээ нь 100 Монгол зүрх сайхан амарнаа л гэж бодсон. Тэгэл явах вэ. Очоод тэнгуү сайхан тийм одоо энерги зөвлөд давс хийх боломж гарч ирсэн. Тэгэл явах хийсэн шүү дээ. Одоо надаач үр дүнтэй ашиг өгж энэ хамгийн гол нь бас та бүхний хэрэглээд сайхан ашигаа сайхан сэтгэлэн сайхан бол энерги зөвлөж байгаа. Яг тэрнтэй адилхан таны амьдрал ч гэсэн бас одоо шин боломжууд бол энэ 7 хоног дараа 7 хоног гарч ирнэ. Тэрэнд та юу яах ёстой шүү? Одоо амжихгүй завгүй гэхгүйгээр харин бүр сайн болгоё бүтээх те аргыг нь ол хийгээд тэрний хажуугаар өөрийнхөө хэд тийм одоо burnout буюу одоо тийм ядаргаанд оруулчихгүй байх ёстой шүү. За юу. За харин одоо энэ 7 хоногийн Oracle юу зөвлөсөн байна харцгаая. За би одоо юу хармаар байна гэж байна. За ингэж яах юм гэж бүр таг харах. Гэрэл зохион төлөв. Би одоо миний амьдралд итгэл үнэмшил одоо санаа те бүх юмнаас илүү цаашаа яг хүний сүнсийг одоо хүний амьдралыг утга учирыг хармаар байна гэдэг. Би өөрийнхөө амьдрал юм бас. Та ер нь яг яах гээд нэг юм амьд харцаагаа яваад байгаа бодж үзсэн үү? Сайхан амьдрал чи бас нэг хичээл хичээг хүмүүст утга мөхөл яг орж ирэх л байх. Гэхдээ хүн болгонд бас нэг юм амьдралын юу байдгийг, зорилго юм байдгийг. Тэрэндээ хүрэхийн тулд хүмүүс зөвж замаар явдаг, буруу замаар явдаг. Амьдрал юу шүү дээ нэг заавартайгаа яриаг шүү дээ. Төвлөрөх гоё юм нэрээ. Тийм учраас та юу явах хэрэгтэй? Өөрийнхөө яг яах одоо нэг амьдрал таны нэг сайхан түлхээ, жихэд, эмгтийгээд шахаад байгаа нөхцөлд та хийх юм хийх ёстой. Яг харин тэр хооронд баланстай байх ёстой. Яг үнэнтэйг нүүр тулыг гэвэл та яг үнэндээ маш сайн хөдөлгөхтэй, маш сайн хүмүүстэй хамтарч ажиллах холбоотой харьцуулбартай байх ёстой. Давхар маш сайн өөрийгөө чирүүж чаддаг байх ёстой. Тэг хамгийн чухал нь өөрийгөө маш сайн мэдэрдэг байх ёстой байгаад байна. Хатуу хөтүү тийм ганцаараа одоо уулын савдаг, уулын баавгаа шиг тийм байж болохгүй, ойн баавгаа шиг. За юу. За харин энэ 7 хоногийн таны одоо аура энерги ямар хөө байна вэ? 2 зоос. За 2 зоос бол өөрчлөлтийн өдөр байдгийг. Одоо энэ хавтаа нэгэн залуу 2 зоосоо нэгийг сонгох гэдэг давхар цаана завтай өдөр зав байгаач. Юу гэсэн үг гэхээр таны амьдралд одоо зав ирж байна. Таныг сэрнж жоохон тийм өөрчлөлтөнд оруулах, айтайхан руу оруулахтай гоё юм руу ингэ яваарай. Бүх юм сайхан болно гэж чинь. Харин та эндээ өөрчлөгдөж за би тэгвэл ингэх хэрэгтэй мэт гэсэн. Би одоо ер нь энэ завинд би амжиж суухын тулд би ийм үйлдэл хийх хэрэгтэй мэт гэдэг тийм энерги орж байгаа юм. Мэдээж тэхийн тулд заах учраас хүнд урт хугацааны азыг ивэдэг. Тэр аз нь зарим тохиолдолд санхугаар орж ирнэ, боломжоор орж ирнэ, зарим тохиолдолд хүнээр ч орж ирдэг. Одоо зоос нэг гоё утга байдгийг. Нэг зоос яг үндэ үнцэн нөгөө. Гэхдээ нэг зоос 2 зоос нэгтлээд байхгүй. 2 зоос бол хоёр хүний хоорондын харилцаа. Яг тэр шиг одоо нэгэнт ингээ мод урж байгаа зоос ингээ өсөж байгаа нөхцөлд бол хүмүүс юу гэдгийг хизэж одоо зоосыг би өөрөөсөө ургуулдаг шүү дээ. Хүнээс аавна. Яг тэрнтэй адилхан таны амьдрал ч гэсэн бас одоо ялангуяа энэ 7 хоногт яг үнэхээр амжилттай юм хий бүтээгэж байгаа бол хүмүүсээс гоо хүмүүстэй харилцах их тийм бардам зангаа хай бүх юм сайхан болох гэдэг дайр заяа. Тэгж яагаад бүх юм сайхан болно гэж гарч ирж байна. За ингээд 3 дахь өдөр манд дуслаа. Хөдөл төлөвлөлтөнд таалагдсан бол лайк дараарай, шеэр, subscribe дараарай. Мөн donation бол маш баярлах болно. За тэгээ мөн та одоо гүлэн нутган дээр юу хийх өсөж ямар хөдөлгөхтэй байна те. Юуны төлөө тэмүүжин гэдэг бичиг явуул тэр чинь төлөө сайхан манифест хийгээд залбирлуудаа өрөөлөх болно. Дашин дурдахад одоо юу яагараа. Байнга тийм стресстэй, хямралтай тавьж чадахгүй байгаа бол энерги зөвлөлт Oracle авсан хэрэгж үзэрэй гэж санал болгож байна. Ердөө 10-20 минут сайхан усанд ороод одоо тавцсан ороод те компьютер усан жиж болно. Тэгээд одоо 10-аас 20 минут сайхан бясал хийгээд тэгээд одоо шүршүрт орчхоор аюу сайхан юу болт юм байгаамаа. Аюу дүүлээ энерги сайхан цэвэрлээд аюу сайхан тавьшаа гоё болт юм байгаамаа. За юу. За тэгээд төгсгөлд нь хэлье.
амьдралд хүнд хүрэх ёстой цаг гэж байдгийг. Тэрэнд ус үе гэж байдгийг. Тэрэнд цагтаа хүрэхгүй бол шахтгийг. Яг л нэг оюутнууд нэг 10 их сургуулийн төгсөж байгаад нэг 6-7 хоног цайхан амарч байгаа, 6 хоног төрж байгаад нэг 7 өдрөө нэг шөндөржөө судаг штэ. Яг тийм үйл явдал энэ л жоохон болох магадaltaй. Тэгэхээр битгий өөрийгөө тийм одоо шахажи эсвэл хэцүү байна, эсвэл ядарч юм чимчгээр бодорой. За юу. Харин ч амьдрал сайн сайхан гоё ирж байгаа шүү. За ингээд дараагийн үзүүлэлтээр уулзцаая. Та бүхэнд хамгийн сайн сонсогч өрөөё.